хамгийн үр дүнтэй тогтолцоо нь энэ юм байна. Энийг цүү цагаан эдгээр хийдэг байсан юм байна гэдгийг таньж ах шийдэ. Хүн эрүүл байхад 3 зүйл бол ингээд толгой болох хэвээр. Тэр нь болохоор нойр, хоол, зөв амьсгал. Монголчууд хөргөж байхгүй байсан учраас зунд мах иддэггүй ч гэх юм уу, тийм ээ. Тэр хүмүүс яаж 1 жилийн явдлыг морин дээр даагаад жилийн 4 улиралд амьдрах одоо арга ивэ олцсон бахна штэ. Тэгэхээр эмчигийн хувьд яагаад эрүүл мэнд ярихгүйгээр энэ болгоныг ингээд өргөндөө харж байгаа нэхээр амьдралыг яаж танина төдий ч нэгээр итгэл үнэмшлээ өгнө. Амьдралыг та яаж бахархаж хүлээж авах нь төдий ч нэгээр амьдрах сонирхол хүсэл эрмэлзэл чинь үүснэ. Эмчийг ингээд монголчуудаа ойлгуулах гэдэг санаа бол ердөөл бид энэ жам гэдэг буюу энэ орчлон ер нь яаж одоо иргэдэг юм бэ? Яаж одоо хөдлөл зүүн байдаг юм бэ? Тэр тусам энэ байгаль, тэр тусам хүн гэдэг амьтан, тэр тусам юм Монголдоо бид нар яаж зохицох юм бэ гэдэг тэр зүйлийг л одоо ингэж гаргаж ирж тэр нь ялангуяа ингэ уул болсон хуучны энэ зүйлүүд чи өөрөө ёс заншил болсон зүйлүүд чи өөрөө иргэд үн цэнтэй байсан байна гэд би өөрөө судалгаа хийж аавна. Тэгээд судалгаанд явах тусам л нөгөөд чинь л ходоод сайруулна гэдэг чинь нэрээ ходоодын сас давхархыг зузаатгдаг үе нь 100 цаг юм байна гэл ингээл орж ирэх жишээтэй. Тэгэл тэр нь ингээд нэр өгсөн байгаа байхгүй. 100 ходоодын сас давхархын зузаатгах чиж энэ хамгаалтын тогтолцоо 4 тогтолцоо байдгийн хамгийн үр дүнтэй тогтолцоо нь энэ юм байна. Энийг цүү цагаан эдгээр хийдэг байсан юм байна гэдгийг таньж ах шийдэ. Юу гэж хэлэх гээд байна гэхээр ердөө тэр хуучин улс хувир болсон зүйлийг л эргээд бид нар ингэж одоо шинжлэх ухаанаараа дамжуул таниад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгвэл бусад ёс болсон зүйлүүдийг бид нар эргээд үйлдэл болгож хэвшүүлэх тэр зүйл чи өөрөө эргээд бидний үн цэн байсан юм байна. Энийг бид нар эхлээд сэргээх нь энэ одоо хит одоо тэр нэг юу яасан тийм ээ одоо хотчсон хит одоо тэр байгаль орчноос холдсон энэ цаг үед эргээд тэнцвэрийг үүсгэх юм байна гэдэг ийм санаагаар ингээд мэдээлэл өгөөгээд байгаа маа. Тэгээд миний хувьд бас талархалтай байна. Яагаад гэвэл яг л ингээд үүлэх гээд байгаа санааг ингээд одоо та бүхэн маань бас яг ингээд нөө талаас одоо санаа нь хэлж ийн гэсэн үг бид нар. Тэгээд тэр нь их талархалтай. Ер нь бол ийм хүн эрүүл байхад 3 зүйл бол ингээд толгой болох хэвээр. Тэр нь болохоор нойр, хоол, зөв амьсгал. Зөв амьсгал буюу нэгж амьсгалтаар илүү эзлэхэн авч байгаа тэр чадамж. Хоёр дэж болохоор шөнийн нойр, зулаа хой зүгрээ харах учиртай. 3 дэж болохоор хоол. Хоол нь бол хамгийн үндэс бол ердөө зайшлалт. Зайшлтыг маш төгсгөө үзэлгэлтэй бид нар хийх ёстой. Тэгээд улирлаа дахиад өдрөө хамаарах ёстой. Өглөөд цэс нойруулж байгааг бодож буюу ердөө тэрний шүүрлийг л дэмжиж өгөх зүйлүүдийг чухалчлах ёстой. Өдөр улиралтаа тааруулж шимээ бодох ёстой. Оройд нь болохоор нойроо бодож хөнгөн шүл голлож идээчээл гэдэг юм зарчим бариад байгаа. Тэгээд нөгөөтэйгүр тэрийг хүлээж авах чадамж буюу миний бие өөрөө яг тэгш хэмээн одоо зохицуулга хангасан байх ёстой буюу гавал, цээж, арц 3 нэг шулуунд байх ёстой. За тэгээд тэрийг хүлээж аваад эргээд миний бие өөрөө эрүүл байх суурь байж ээж энэ болгон хэвийн ажиллах нөхцөл бүрдэх учраас би өөрөө хоргоожлох нэг үргэлжлэл хордлохгүй байх ёстой. Тэгэхээр нөгөө нэг нэгнээсээ лагшин тонголгоо гэж асуудаг чинь хүртэл ийм утга учиртай мэдчилгээ байгаа байхгүй юу? Нэгүр хэлбэл лагшин тонголгоо гэдэг нь бие одоо янз бүрийн юм сэвтээс нүү одоо аятай байна уу гэсэн утгатай мэд бахна шүү дээ. Тэгэхээр тэгж хүртэл бид нар асуудаг байжээ. Энэ өөрөө эргээд энэ тулгын 3 сойр болсон зүйлүүдийн том нэг үзүүлэлт нь болчихж байгаа юм. За нөгөөтэйгүр тэр тэнцвэр гэдэг нь болохоор улирлаа бас тооцогдох учиртай юм. Яагаад тэгэхээр хамгийн бага энергитэй буюу хамгийн бага хоол идэж амьдрчих боломжтой үе нь 100. Нөгөөтэйгүр одоо байгаль орчинд дэлгэрээд тийм ээ цэцэг ногоо ургаад өвс мал одоо тэр 5 хошуу мал маань сайхан тааваараа бэлчиж ямар нэгэн стресс одоо бохимдолгүйгээр тэр сайхан одоо шимт сүүгээ өгдөг улирлна. Тэгэхээр энийг цагаан эдэний үе буюу хамгийн бага энергитэй зүйлийг биедээ хэрэглэж болох үе болгоод монголчууд амьдрал дадлалтаа хэрэглэж байгаа юм. Тэгээ энэ дээр бас шүүмжил байгаад би бас жаахан эмзэгэлдэг. Тэр нь юу гэхээр монголчууд хөргөж байхгүй байсан учраас зунд мах иддэггүй ч гэдэг юм уу тийм ээ. Ийм яриануд бас байна. Энэ бол үгүй юм аа. Үгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд бие цэвэршүүлдэг улирал нь 100. Нүгээр хэлбэл жилийн 4 удирлаар ярих юм бол яг үндсэн суурь тавьдаг улирал нь 100 бахна шүү дээ.
Тий. Тэгэхээр 100 суурь тавилаа, зөв тавилаа, би хоргүйжлээ, лагшин тунгалаг боллоо. Тэрний дараа намар эрдэс битмийн одоо хэрэгтэй зүйлүүрээ бие нөөцөлж авдаг. Байгаль өөрөө бас тийм. Бусад ан амьтан ч гэсэн мөн адилхан. Яг энэ эргэлтээр дамаар явна гэсэн үг. Тарга твэргээ өөртөө нөөцөлж аваад тийм ээ. За тэгээд тэр тэнцвэртэй үеийг барьдаг буюу нэлээд доктортой хадгалах ухаан зарж одоо энийг ингээд нөөцөлж нөөцийг нь бид нар ингээд тогтоох үйлрэл нь өвөл. Энэ бол улаан эдийн үе. Тэгэхээр тэрийг давхад бас энерги шаардлагадан. Тийм учраас илүү энерги ялгаруулах зүйлүүдийг чухалчилж байгаа юм. Тэгээд харин илүү шавхдаг буюу хөгшрөлт явагддаг, өвчлөлт явагддаг. Дээр нэмээд хахир байдаг. Тийм учраас хаврын салхи, хавирга нэвт гэж анхааруулж байгаа юм. Тэгэхээр энэ үйлрэлч нь өөрөө эргээд монголчуудын хувьд хамгийн их өвчлөл, хамгийн их хөгшрөлт, хамгийн их хүний одоо тамир болоод босод ан амьтдны хувьд ингээд нэлээд хүч үздэг, байгалийн шалгарлыг мэдэрдэг энэ үйлрэл нь байгаа хгүй юу? Юу гэж хэлэх гээд нэхэр 100 намар яаж өнгөрөв шалгадаг үйлрэл нь хавар. Тэгэхээр энэ байдлыг л бид нар ингэж ойлгож энэ жамыг таньснараа эргээд би яаж өөрийгөө авч явах юм бэ? Яаж би өөртөө эндээ зохицох юм бэ? Ямар мэдээлэл надад чухал юм бэ? Тэрийг би яаж дадуулах юм бэ гэдэг нь өөрөө эргээд бид нар эрүүл байх суурь нь болчихж байгаа юм. Харин одоо энэ цагийн магад энэ хүндрэлт нь тоолол эхлээд 2024 онд дээр явж байна. Тэгэхээр энэ одоо яг хүндрэлтний өөрсдийгөө ойлгосон. Магад одоо ингээд босд хүмүүс, босод үндэстэнгүүд ингээд нэг нэгэндээ санал болгож байгаа. Энэ зүйлүүдийн хувьд миний бол ингээд тийм юутай байдаг гэсэн үг. Зарим зүйлүүд дээр шүүмжлэлттэй ханддаг гэсэн үг. Жишээ нь ихэвчлэн нэг нэгнтэйгээ одоо ярилцаж санаа нийлэхийн тулд тоолонд ойрдог. Гэтэл энэ бол өөрт чинь зориулагдаж байгаа зүйл байхгүй юу? Яг энэ цог хугацаа. Өөрт чинь зориулагдаж байгаа. Яг хэрэлдсэн юм шиг гээд, муудалцсан юм шиг гээд. Бид хэд энийг бол хөдөө орон нутагт очиж харж болно гэсэн үг. Хөдөө бүгдээрээ аян хоол аваад хоошоо суучих. Ширээ тойрдоггүй гэсэн үг. Тэгэхээр ширээ тойроо тэр одоо дулаан уран амьсгал одоо үүсгтийг бол үүсгэж байгаа бос. Гэхдээ хоол идэн нойр тэгээд хөдөлгөөн гэдэг чинь өөртөө биедээ зарцуулж байгаа цаг хугацааг та энийг төгс гүйцэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг л зарчим барьдаг монголчуудын тэр өв уламжлалын үлдэц энэ дэр байгаа шүү гэдэг л би хэлэх гээд. Ер нь бол за түрүү хэлсэн зүйлүүдийг бол ингээ хөвшөөлөх нь зөв. Тэгэл ер нь хүн гэж амьт нь ер нь яаж ажилтдаг юм бэ? Яаж одоо бие махбод нь үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Энд нь яг хэдийд нь юу хэрэг болдгийг тийм ээ? Тэр зүйлүүдийг л одоо суралцахгүй л бол бид хэд өөрсдөө тэр мэдээлэл нь багтаа дээр нэмээд нөгөө хувь хүний өөрийнх нь тэгмээрэн ингэмээрэн гэсэн одоо нөгөө өөрөө суур боловсрал нь багтаа мөртлөө тэр хувь хүнийхээ хүсэл эрмэлзэл тулгуурлагдсан ялангуяа энэ хоолн дээр их гарч ирж байгаа. Тим юм идэж үзмээр байна. Ийм юм одоо би амталж үзмээр байна. Тэрийг би идэж үзээгүй штэ гэдэг яриа бол бидний нь маш илбэг гэсэн. Гэтэл тэр нь болохоор Чингис хааны үед биний хувьд болохоор бас нэг зүйлийг онцлж хэлмээр. Юу вэ гэхээр надад нэг юм байнгын асуулт байдаг. Тэр 13 дугаар зуунд тийм ээ дэлхийн талыг эзэллээ. Тэр их бүрэн байгуулалтаа явахад тэр бол нэг үеэрээ яваагүй байхгүй. Тэр хідэн үеэрээ бэлтгэгдчихэж тэр их чадварлаг ирсэн. Тэр чадварлаг одоо сэтгэлгээ тэр чадварлаг одоо төвшин чинь бий болчоо бүрдсэн гэсэн үг. Тэрэн дээр л Чингис хаан байсан. Тэр үед нь. Тэгэхээр надад юу сонирн байдгүй гэхээр тэр хүмүүс яаж нэг жилийн явдлыг морин дээр даагаад жилийн дөрөв үйлрэлд амьдрах одоо арга ивэ олцсон бахна штэ. Тэгээд бусад харь оронд ч гэсэн зохицож амьдрах арга ивэ олцсон. За дээр нэмээд байлдаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Эрсийг яаж багаас нь ялхаас нь тийм чадамжид төвшөнд хүртэл нь бэлддэг тэр амьдралын хөвшил дадал байваа. Тийм ээ? Сэтгэл зүйн хувьд ч тэр, урам зоригийн хувьд ч тэр, хүсэл тэмүүллийн хувьд ч тэр, тэгээд бие махбод тэрийг үүсгэх чадамжийн хувьд ч тэр тэгтэл нь одоо яг ингээд өндөр түвшинд хийж чадсан байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр улбаа, тэр суурийг л бид нар эргээд хөндөх ёстой байна. Тэр суурийг эргээд бид нар гаргах нь яагаад тэгэхээр энэ жилийн өндөрөн уйлралтаа Монгол гэдэг оронд ингэж л амьдрал болох юм байна гэдэг төгс хувилбарыг бид нэр гаргасан байна. Гаргаснаа эргээд яахан чадвар болгож ашиглаж дэлхийн талыг эзэлсэн байх нэ. Тэгэхээр миний хувьд бол энийг л илүү чухалчилж үзэж байгаа. Харин энийг бол ингээд шинжлэх ухаантай холбох гэж оролдож байгаа гэсэн үг. За таны сая асуусан тэр нийгмийн бохимдол стрессийн нөлөө бол байна. Маш илбэг байна. Энэ бол бидний асуудал болчлоо. Гэхдээ бид нар заавал энэ дээр шийдэл гаргаж иж эвлэрч нэгдэх ёстой. Яагаад гэвэл энэ өөрөө тийм бид хэд ч өөрөө нийтийн одоо энэ нүүтэрээ хамт нэгэн сэтгэлгээ гаргахад нөгөөх нь нэрээ тийм байна гэж дагаж зөвшөөрч тэгээ хамтдаа зөв зам руу чиглэдэг ийм
одоо бодгал. Тийм учраас 5 хүний 3 л зөв зам дээр огтлцох тэр орон зайг бид нар яаралтай бүтээх, яаралтай санал нэгдэх. Тэгээд тэн дээр ингээд нэрээ зүг байна л гэвэл тэн дээр нийлжиж алхам хийхгүй л бол бидний хувьд бол ер нь их хоцроо авчиж байгаа юм. Энэ юугаар илэрч байгаа нэхэр хотоодны хавдраа бид нар дэлхийд нэгт орж байна. Илгэний хавдраа дэлхийд нэгт орж байна. Улаан улаан хавдраа дэлхийд хоёрт орж байна. Цус харуулт зүрхний шигдээсээр бид нар эхний тавд орж байгаа шүү дээ бор. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм нэхэр өрдөө энэ нийгмийн болохгүй зүйлүүд л бидний бие дээр илрээд байгаа гэдгийг бас сайн хүлээж авч ойлгомоор байна. Магад тэр төрийн түвшинд ард иргэд эрүүл хоол тийм ээ зөв зүйлээр хангах чадамж, боловсролтын системд нь дахиад эргээд зөв зүйлээр одоо мэдээлжүүлэх чадамж энэ зүйл нь алдагдaltaй байгаа. Нөгөө талаас хувь хүн өөрөө хичээж мэдлэг олж авч энэ өөрөө үн цэнтэй юм байна. Би өөрийгөө ингэж би хайрлах юм байна гэсэн тэр суур мэдээллийг авах чадамж энэ болгон чи өөрөө л ингээд нэг авцлахгүй байгаагийн илрэл бидний бие дээр өвчлөл болж гараад байгаа шүү. За бас нэг өөцгөр юу гэж тайлбарлах тав гэхээр ердөө та одоо сайн хэн завгүй амьдрал гэж ярьж байна. Тэгэхээр завгүй амьдрал байлаа гэд хүний тарих ердөө хоёр орон зай дээр ингээд ажиллах шаардлага болчиход байна л да. Том жижигээр юугаар ярих юм бол одоо төвшнөр ярих юм бол нийгэмд зохицох буюу одоо тэр нэг амьдралаа авч цалин хүн лөө олох тийм ээ. За тэгээд гэр бүлийн нийгэмдээ ингээд өөрхөн байр суурийг илэрхийлэх одоо энэ орон зай гэсэн үг. А нөгөө төгөр энэ бие махбодоо зохицуулах хийх тэр чадамж бас байгаад байгаа юм. Гэтэл бид хэд энэ өөрөө тэнцвэртэй байх хэрэгтэй гэсэн бас. Энэ өөрөө тэнцвэртэй байх хэрэгтэй. Гэтэл энэ нийгэм туулж байгаа, бүтээж байгаа энэ орон зайгаараа бид нар энэних ачааллыг нэмээд тэнгуут энэ дээр дайчилгаанд багасчихж байгаа юм. Энэ юун дээр илэрдэг вөхөр энд болохоор бидний бие махбодод энэ үүс хүрт одоо энэ мэнг тийм ээ. За тэгээ хотоодонд энэ тэнд одоо ургацаг. За энэ тэнд хавдралын зүйлүүдээр илэрч байгаа юм. Учир нь тэрийг тарих зохицуулж энийг ингэж жижиг дээр нь арга хэмжээ авч явах хэрэгтэй байна шүү дээ. Тэр мэдрэх чадвар нь алдагдчихж байгаа юм. Тэрдээ том болоод ирэхээр нөгөө нойргүүдэл тийм ээ гар хөл чичрэх. За тэгээ ой санамж одоо буюу тэр одоо зөнөрөл тэр зүйл эрт эхлэх энэ нөхцөл чинь бүрдээд байгаамаа. За тэгээ бор сайн ярих юм бол ингээд цусны хавдар хүүхдүүдэд илэрч байгаа харшламтай байдал чинь өөрөө энэ тархины зохицуулга бие өөрөө авч явах тэр чадамж нь ингээд нөгөө нийгэмдээ зохицох урсгалаасаа болж алдагдаад байгаа ийм л үзэгдэл болоод байгаа. Юу гэж хэлэх гээд байна гэхээр ердөөл энэ жамаар амьдрах жам энэ угаасаа энэ орчлон ер нь яаж хүн гэдэг амьтанд хоёр хөлтэй амьтан энэ тэнцвэртэй амьтан ер нь яаж туулдаг юм. Тэр зүйлийг бид нар энэ дээр л одоо ингээд алдагдуулсны нөлөөлөл хараад байгаа юм. Бор цаашлах юм бол нөгөө цэвэр ус, цэнгийг агаар эрүүл хөрс бол бидний улс суур буюу байгалийн мөн чанараасаа бид нар холтцсон байгаагийн илэрэл болчиход байгаа юм. Сануул яваад байна гэж. Тэрийг нь олж мэдж танихгүй улмаас одоо ингээд буруу юм хийгээд буруу амьдраад, буруу хооллоод, буруу юмтай уучраад тэгээ гомдож тунахад сэтгэл зүйн юмтэйг. Хүнд ингээд өвдөлтөөр ч юм уу сэтгэл санаа тавгуурах ч юм уу тийм ээ олон зүйлүүдээр бие махбодын тэнцвэр алдагдаж байгаа илэрнэ. Тэгэхээр тэр болгоныг юунаас олж илэрч чинь юуг би одоо ямар шалтгаантай энэ зүйл үүсв би ямар алдаа гаргав гэдгээ таних нь өөрөө эргээд бидний суур үндсэн. За тэрийг засахад л бие махбод өөрийгөө ялааршуулна. Яг гар зүсээд тийм ээ шарх үсээд эргээд энэ хомигдаад сорив болдог шигээ яг бие махбод өөрийгөө төлжүүлэх чадамж нь юм өндөр байдаг юм аа. Тэр тусам ялангуяа энэ жилийн дөрөв ойлголтоо Монгол гэдэг оронд Монгол хүний бие махбод ийм онцлог нөлөөлөл нь өндөр. Миний хувьд бол би тэгж итгэдэг. Яагаад гэвэл өвлөн хахир одоо хүүтэн хавар нь хахир тэгэнгүүт энд дасна гэдэг бол өөрөө маш их ухаарл маш их одоо бие махбодоос тийм чадамж шаарддаг ийм зүйл. Гэтэл монголчууд энд бол дасаад хэдэн үеэрээ бид нар ингээд хэдэн мянган жилээр оршоод ирсэн хүмүүс. Тэгэхээр энэ бол яалтчгүй биднэрт чадамж нь байгаа. Тэгэхээр бүү эргэлцдэг яал хөх толготон та мөн л бол энэ дээр ямар ч эргэлзэнгүйгээр чадамж чинь байгаа. Гагцгүй нөгөө хоолоо, нойроо, зүв амьсгалаа. Гавал цээж арцгаа нэг төвшөнд байлгахгаа. Тэгээд намар хаврын цагт нөгөө бие хоргоожуулах тэр мацаг одоо бусад одоо зөв аргачлаа хэрэглэхтэй. Энэ үн цэн чинь л биднийг эргээд хэвийн байдлыг хангаж бүрдүүлж өгч байгаа юм. Тэгээд тэрийг тэнцвэрийг л одоо бид нэр хадгалаад тэгээд энэ нь эргээд нөгөө нойроо хийвэн байлгах, хоолоо хийвэн байлгах энэ нөхцөлөө бүрдүүлнэ. За энэ бол ингээд нэг тал нь. Нөгөө төгөр хүн одоо сэтгэл бие гэж бас байна. Сэтгэл бие. Энэ бол мэдрэмжээр хоолдог. Махан бие бол одоо энэ бол шимээр хоолно.
шимээр хоолно. Тэгэхээр сэтгэл бие яах вэ гэхээр бид хэдийн хувьд нэг нэгэндээ тааламжт тийм ээ. Нэг нэгэндээ одоо тэр сэтгэлийн гүнд мэдрэмж нэрээ тийм дээ. За ингэндээ гэс буруу эвсэн, нэгдсэн тэр мэдрэмжүүдийг өгсөн. Дээр нэмээд хайр, инрэл төрүүлсэн. Тийм зүйлүүдийг бид нарыг бас их чухалчлах хэрэгтэй. Энэ дээр бид хэд бас ингээд хит махан биеийн талаар яриад харамслалын шинжлэх ухааны энийг өөрөө маш их сайн судалсан. Монголчууд харин энийг бол сэтгэл бие мэднэ. Энэ бол мэдрэмжээр явагддаг гэдгийг мэддэг гэсэн үг. Тийм учраас их хэлээ сайжруулах, их хэллээ тэгэхээр одоо нэг үгийг хүн зөвөр ойлгох тэр одоо түгээмэл байдлыг үүсгэх нь өөрөө эргээд энэ сэтгэл хооллох, сэтгэлийн мэдрэмж авах тэр чухал үйлдэл болчиход байгаа юм. За нөгөөх 3 дахь зүйл нь бол сүнсэн бие. Тэгэхээр итгэл үнэмшилтэй тэр мөн чанарын төвшөндөх мэдээлэл нь өөрөө эргээд сүнсэн бие. Нэг одоо ингээд нэг юм даацтай тэгээд нэрээ тийм байна гэсэн итгэл үнэмшлэн авсан мэдрэмж бол өөрөө хүнд ингээд нэг цочрол өгж ингэж байгаа. Мэдрэмж, гоё мэдрэмж авч байгаа. Тэр юу вэ гэхээр тэр бол сүнсний төвшөнд буюу оюуны төвшөнд нөлөөлж байгаа ойлголт байхгүй юу? Тэгэхээр яг энэ 3 зүйлээ монголчууд хангадаг байсан юм байна. Харамсалтай нь одоо миний хувьд бол ингээд энэ сэтгэл болоод юу ярьчингууд сүнс ярингууд шашны байдал руу орчих гээд ингээд би өөрөө бас жаахан болгоомжтой шийдэж чадахгүй байгаа юм. Тэгээд махан биеийн л одоо та нар ингээрээ тэгээрээ эн чин зүг байна шүү, тэр чин буруу байна шүү гэдэг талаас нь л яриад байхаас биш уул нь бол агуулгын гурвуулангийн барьж ярих учиртай. Ингэж эн чин өөрөө цол болж ээж сая тэр одоо бие хүн гэдэг зүйл чинь өөрөө цогцоороо байна. Өөрийгөө авч явах чадамжаа үүсгэх. Ер нь бол юм. Тэгэхээр харамсалтай. Энэ болгоны чинь цогцоороо авч явах чадамжийг чинь монголчууд бий болгож ирсэн байна шүү. Тэгэхээр бид хэд эргээл одоо нэг Чингисийн Монгол гайл цээжэд илдээл тэглээ инглээ гээл одоо бас шүүмжүүд хүмүүс байна. Нэг талдаа тэр бол үнэн. Нөгөө талдаа бид нар одоо тэр мөн чанар одоо гүн агуулгын хувьд бид нар ухаж төнхөж ялангуяа энэ хилц үг бидний хувьд өгний агуулганд их байгаа шүү дээ. Энэ зүйлүүд ч нөөрөө цогц болох хэвээр. Тэгэхээр эмчигийн хувьд яагаад эрүүл мэнд ярихгүйгээр энэ болгоныг ингээд өргөндөө харж байгаа нэхэр амьдралыг яаж танина төдий чи нэгээр итгэл үнэмшлээ өгнө. Амьдралыг та яаж бахархаж хүлээж авна төдий чи нэгээр амьдрах сонирхол хүсэл эрмэлзэл чинь үүснэ. Тэр болгон чи эргээд өөрт чинь хэрэгтэй мэдээллийг чинь яах нь олж авах тэр суурь чинь бий болно. Их нь бол ингэж явагдана. Тэгэхээр л энэ болгоныг л одоо ярихын тулд энэ агуулгыг бас хүндэхгүй болохгүй. Миний хувьд болохоор тэр хүүхдийн хоолтуудыг одоо яг ямар цагт юу хэрэглэж байгааг нь би бол сайн байхгүй байна. Сайн мэдэхгүй байна үнэ хэлээ. Тэрийг бол хүүхд няраа хэмжнэр илүү сайн мэдж байгаа. Би ихтэй өөрөө 5 хүүхдийн аав аль болох нөгөө хөхний сүүгээр нь илүү одоо хооллохыг одоо эрмэлдсэн. Бор хоолнд бол цахиур ургаад жаахан цахиур ургаад гараад ирэхээр бор хоолнд нь оруулсан. Тэр бол аль болох нөгөө мах голсон юунтай шүл одоо тийм зүйлүүд байсан. Бүхэл бүрийн бантан гэсэн үг. Тэгэхээр ердөө бидний хувьд бол ингэж л явсан. Би эндээс юу гэж хэлэх гээд байгааг бол ердөө хамгийн чухалчлах зүйл чинь ихийн сүү шүү л гэж хэлэх гээд. Ихийн сүү. Яагаад гэвэл бид хэд тэрийг зүгээр цагаан ингээд өнгөтөө шингэнээр нь төсөөлөд байна. Энийг дотор нь байдаг витамин эрдэс байдаг гэдгээр нь төсөөлөд байна. Тийм ээ? Гэвч эн чинь үгүй. Энэ бол хайр. Энэ бол сэтгэл واخгүй. Тэгэхээр монголчууд энийг мэдэрдэг учраас тэр ихийн сүү, тийм ээ? Тэр амтны сүү бид нар дээдэлж хүлээж авдаг. Яагаад гэвэл энэ дотор хайрын мэдээлэл байгаа. Үрээ гэсэн ихийн сэтгэл байгаа. Тэрийг өөрөө хүрхэл одоо хөгж өссөн үр гэдэг бол өөрөө сэтгэлэн тавтай, ухаанан хурц, тийм ээ? Тэгээд ходоод одоо тэр сэтгэлийн хямралыг даах чадамж бүх зүйлүүд ч өөрөө ингэж бүрдэж байгаамаа. Тэгэхээр ердөө нөгөө анханасаа ямар зураг зурж эхэлнэ? Таны зургийг чинь төгсгөлд тэр одоо агуулгаа барьж чадах юм бол эн чинь өөрөө мөн чанар чинь гарч ирнэ гэсэн үг. Яг тэр лугаа адил өөртөө анханасаа ямар хайр инрэл, ямар хоол унд, ямар зүй зөвтөл, ямар одоо биеийн тогтцыг та бий болгоно. Тэр хүн чинь эргээд санаа амар нэг энэ бас нэг эрг гүн гэж байгаа юм л да. Одоо миний хувьд болохоор Монгол домчин судраа гэдэг номыг уншиж байгаа. Тэгэхээр тэн дээр бол ингээд эрг гүн буюу эрен гүн гэсэн үг. Одоо хийх чадамж өндөртөө тийм хүнийг бий болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр ердөөл бид хэд энэ болгоомжийг цогцолдог учраас миний хувьд бол тэн дээр илүү сайн анхаараасаа л ялангуяа энэ ихийн сүгний мөн чанарыг сайн таниасаа л гэж бодоод байгаа юм. Яагаад би энийг сануулж ийн гэхээр одоо
одоо энэ хүүхнүүд хөхтэйг нь хөх унжин гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо хөхнөөсөө багсаад ирэхээр тэндээ одоо шамтахгүйгээр эсвэл одоо өөрөө шүн дунд ингээд босож одоо хүүхдээ хүлхээсээ цааргалаад нөгөө одоо ингээд найруулсан сүүгээд байна шүү дээ. Тий. Тэгэхээр эн чин одоо хоёр шал өөр юм болчиход байгаа шүү. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр монголчууд тэр энергийн түвшинд их ойлголтын тухай ярьдаг шүү. Уулын оройд овоо госгдгийн учир нь уулан дээр гарчаад сүү сайлынхаа дээж өргөдөг учир нь. Тэгэхээр энэ ойлголт чи эргээд ийм цогц ойлголт байгаа учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр уламжлалаа сайн удлах нь зөв юм байна. Одоо бидний төсөөлж байгаа, одоо бидний сэтгэлгээнээс илүү их давсан зүйлүүдийг тэр үед хийжсэн байна. Тэр мөн чанар нь тэндээ хүрч исэн байна. Тэгвэл эхлээд бид нар тэднийг сайн татаж оруулж ирээд чадвал бид нар шинжлэх ухаанаараа батлах, зарим батлагдахгүй зүйлүүд бас байгаа. Тий. Тэр зүйлүүдэд анхаарах юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Яагаад би энийг ингээд ийм төвшөнд одоо та бүхэн тайлбарлах хэмжээнд итгэл үнэмшил олж ийн гэхээр сүүлийн 4 жил саам имчилгээг тэр уламжлалт аргаар би хийж үзлээ. Одоо бол дэлхийд дээр Казахстаны арга буюу 50 100 150 гээд ингээд гүйлэхгүй л байвал энэ хүний тэнцвэрийг хадгална гэсэн зарчим барьж саамаа олгож байгаа байхгүй юу? Тэгээд хоолтой. Гэтэл Монгол уламжлал яадаг вэ гэхээр ердөө саамаар дагнуулж байгаа байхгүй юу? Саамаар дагнуулад тэгээд хүмүүс анх сонсохдоо наач боломжгүй. Саам уугаад одоо ингээд өдөржин саам уугаад юу ч идэхгүй байх гэдэг юм байхгүй гэсэн юм ойлголт байсан. Бидний хувьд хийж үзсэн. Тэгээд нийт одоо яг элийн өвчтөд нэг 20 гаруй хүнд уулгалаа. Тэгвэл хамгийн ихний хүн бол 30 хоног уусан. Юу ч идэхгүйгээр саамаар 30 хоног. Тэгээд энэ өөрчлөлттэй энэ хүмүүс маань эргээд одоо л элэгний асуудал нь харьцан багасч байгаа. Тэгэхээр гэтэл бид хэд элэгний өвчнөр дэлхийд нэгт орж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм хэрэг өвлөө тэр хуучин уламжлаа уудлаа. Тэнд ч аврал нь байна. Тэнд одоо гарцсан байна. Нэг жигүүрэн шүү дээ. Нөгөө талдаа бид дахиад энэ цагийнхаа шинжлэх ухаанаар батлаж хэрэгжүүлэх ёстой орон зай бас байгаа. Энэ бол туушсан зүйл биш. Тэгэхээр энэ зүйлийг л бид нар тэнцвэртэй бас дахиад авч авмаар байна л гэж хэлж байгаа юм. Миний бас нэг эмзэглээд байдаг зүйл бол ийм юм. Бас нэлээд эмзэглэдэг. Та хэд чадвал хөвгөөгаараа энийг бас хүргээсэй гэж одоо гойж байна. Тэр нь юу вэ гэхээр бид хэдэд ийм удамшилт ээлт хүнс буюу миний биед боловсруулах чадамж мэдээлэл байгаа, хадгалагдсан байгаа тэр зүйл гэж байгаа. Нөгөөд удамшилт ээлгүй хүнс гэж байгаа. Тэгэхээр удамшилт ээлт хүнс буюу тэр нөгөө суур болсон мах суу гурил тийм ээ. За тэгээд бусад одоо хүнсний ноонууд байгаа. Буюу надаас дээш 5 үедээ идэж татсан хоол бол бие махбодод ингээ мэдээлэл болоод шингэждэг гэсэн үг. Эдис ч ингээд одоо бүр гений төвшөнд ороод тэгээд тэр хоолыг идэхээр миний боловсруулах чадамж хялбар болоод ингээд мэдээлэлтэй болсон учраас амар хялбар байна гэсэн үг. Нөгөө талд удамшилт ээлгүй буюу одоо энэ бэлэн хоол хийжүүлсэн унда пицца тийм ээ. Энэ хоолууд ч өөрөө удамшилт ээлгүй хүнс буюу надад мэдээлэл байхгүй очиж байгаа юм. Юу гэж хэлэх гээд нэг үл мэдээлэл дутмаг зүйлүүдийг идэх тусам бидний бие махбодод ийм өвөрмөц ийм юунууд явагдаад байгаамаа. Одоо үл таньснаасаа болсон дахиад тэрийг таних гэж оролцсон ийм одоо нэлээд их том ийм систем дахиж нэмж ажиллах шаардлага гараад байгаа юм. Эндээ бол хялбар авах нь шүү дээ. Тэгэхээр Чингис хааны сургаал байна. Удамшилт ээлт буюу идэж үтсэн хоолоо биеийн таньдаг хоол гэсэн үг. Таньдаг хоолоо одоо сайн хэрэглээ. Харин таньдгүй хоолыг амсвал цацсан тооц, өнөрлөвөл эдсэн тооц гэсэн ийм сургаал байдаг. Ердөөлийн. Гэтэл энэ цагийн бид нар нөгөө уламжил суур болсон зүйл маань 300 гаруй жилийн турш гангацсан. Харамсалтай нь одоо бид нэр орж ирж шин одоо бусад зүйлүүдийг үнцийг нь болгож бусад орныхоо ямиг одоо ингээд жаахан урд байгаа одоо ингээд өндөр байрлах та тийм ээ. Тийм орныхоо тэгээ цалин пөлөө өндөр байдаг орныгоо бид нар одоо ингээд хөгжил гэж хараад тэгээ тэдний зүйлүүдийг дуурайх, тэдний зүйлүүдийг дагах сонирхол нь өндөр болоод байна. Магад энд боловсрал эзэмсэн хүмүүс нь ингээд бас эрх мэдэлд гараад агаад миний хувьд энэ дээр бас жаахан юм бас л тэнцвэр хадгалаасаа гэж боддог гэсэн үг. Энэ бол ихтэй хувь хүний нөгөө хасч болно. Энийг бол зүгээр хувь хүний бодол шүү. Яагаад энийг би өгүүлж ийн гэхээр нөгөө одоо амтлаг гэд хэрэглээд байгаа зүйлүүд чинь өөрөө тэр хөгжилтэй хооронд хэрэглээд байгаа юм чинь гэсэн юм өнцгөөс нөгөөдхөө хүлээж аваад байна. За энийг би бас өөрөөр тайлбарлахад ердөө энэ одоо бүхийж мэдлдэг болчихлоо. Япон солонгосыг дуурайгаад бүхийж мэдлдэг боллоо. Та бүхэн одоо юугаар харах юм бол
ялангуяа энэ хувийн сургуулиудаар сурсан хүүхдүүд тийм мэдлэгээтэй болсон. Гэтэл Монгол хүн бүхийж мэдлдэггүй. Монгол хүн бүхийдэггүй. Яагаад гэвэл бид хоёрын заяа адил юм аа. Хүсвэл чи ч гэсэн хаан болж болно. Тийм учраас хааны өмнө хүртэл бүхийдэггүй. Харин өвдөгсөгддөг. Тохоо золгодог. Мэдлэг нь өөр шүү дээ. Энийн чинь цаад мөн чанар нь. Тэгэхээр энэ мөн чанараа бид нар танихгүй учраас л тэр харийн соёлд бүхийж байгаа шигэ хоол ундын соёл нь хүртэл ийм нөлөө аваад байна. Тэгэхээр энэ дээр л одоо хэдэн залууч нар дээр бид нэр гар гараасаа барилцаад энэ улс суурь басан зүйл дээр эзэн болох, тэрийг хайрлаж хашиж хамгаалах, тэгээ тэрийг биежүүлэх, тэгээ тэрийг мөн чанар болгосон дараа үедээ энэ их гангасан зүйлүүдээрээ сургамж олгосоо л гэж одоо хүсэж байгаа байхгүй юу? Ер нь бол мацгийг зохимжтой одоо байрах уйлрал нь болохоор гэхдээ юугаар гэдэг нь чухал шүү дээ, тийм ээ. Намар, хавар. Тэр тусам ер нь бол хаврыг илүүд үзэх учиртай. Учир нь тэр өвлийн одоо мах, тийм ээ. Махны идэвхний хэрэглээ, тэр өндөр зүйл, тэгээд бие махбод стресстэй хямарсан энэ зүйлүүдээ хаврын сүүл сарда мацаглаад тэгээ бүр ингээд доошо боолох гэнэ шүү дээ. Тэгжээж нөгөө зуны суурийг тавьж өгч байгаа юм. Тэгэхээр энэ мацаг гэдэг бол монголчуудын хувьд маш чухал зүйл юм. Нөгөө тэгүр бидний одоо битээсэн нэг юм агаараасаа, уснасаа, тийм ээ. Тэгээ идэж байгаа хүнснээсээ хортож байгаа. Дээр нэмээд бид хэд ч бодол санаагаараа өөрөө ингэж байгаа стресстэй бохимдолтой цаг үеийг бүтээсэн ийм хүмүүс маань дахиад эннийхээ хордлогонд орж явж байгаа юм. Тэгэхээр сэтгэл талаасаа, бие талаасаа оцсон ч тэр ердөө энэ мацаг гэдгийн мөн чанар нь өөрөө энэ дээр гарч ирэх учиртай. За нөгөө талдаа би болохоор юу зөвлөдөг вэ гэхээр аль болох уламжлал суурьтай мацган дээр яваач гэдэг ийм зарчмыг барьдаг. Тэр одоо коктейл янз бүрийн зүйлүүд хэрглэж байгаа, энийг үүсгэж байгаа биш ээ. Арга болгоно сайн. Энийг бол үүсгэж байгаа бос. Харин аль сайныг нь бид нар бас нийлжээж олж тэн дээрээ бас нэгдмээр байна гэдэг санаагаар хэлээд байгаа юм. За нөгөө талдаа мацаг гэдэг нь ямар учиртай юм гэхээр ердөөд бид бие махбодод одоо хордсон, эргээд эсийн гажигшилд орох нөлөөтөө тэр зүйлээ л биеэс гадагшлуулж байгаа юм. Тэгээд нөгөө уураг, нүрс ус, өөх тос, эрдэс тийм ээ. Эдний чи өөрөө тэнцвэртэй байдлаа хадгалж хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө л дахиад бид хэдийг анхаарах гэсэн. Тэгэхгүй бол одоо хит их нэгийг хориод юм аа тийм ээ. Эсвэл хит нэгийг одоо ингээд үүсгээд үгүй. Ердөөлийн. Тэгэхээр нөгөө талдаа тэр басыг анхаарах юм нь юу вэ гэхээр Монгол уламжлалт анхаарахт юу гэж үзэж байна гэхээр одоо биеийн жингийн хэлбэл бол ердөө хордлого гэж үзнэ. Хордлого. Бие махбод хортсон. Хортохоор яах нь өөхний хоримтлал болгож хортоо нэгдлүүдийг биедээ ингэж хураахтаа сэмжлэх энэ үзэгдэл бүний биед явагдана гэж үзэж байгаа. Тэгэхээр сэмжлэнэ гэдэг бол өөрөө эргээд бие махбод руу одоо нэг хорт зүйлүүдийг тараахгүй гэсэн л ийм санаагаар энд одоо бие махбодод үүсэж байна гэсэн онол зарчим. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байнгүй л хордлого тайлна гэж жинг бууруулна гэдэг бол хордлого тайлах юм. Жинг бууруулна гэдэг бол дахиад аарцх нурууны гажиг засах юм. Ялангуяа зүүн талтай ийм гажигтай болчихно. Ийм зүүн талтай. Тэгэхээр энийг засах нь өөрөө эргээд үндэс юм. Тэгэхээр яг мөн чанарыг нь бид нар барьж хийх ёстой маа. Тэрнээс биш фитнест явснараа эсвэл экстрим одоо тэр дасгал хийсэн, кардио хийснээрээ энэ бол эргээд буугаад хариу өсч. Ердөө л ийм үзэгдэл яваад байгаа. Тийм учраас л ингээл хүмүүс тийш явж үзээд нэг үр дүн өгсөнгөө, ийш явж үзээд үр дүн өгсөнгөө гэсэн юм яриа элбэг байгаагийн учраас ердөө мөн чанар нь энэ. Өөрийн өнцгөөс хэлэх зүйл гэх юм бол ердөө л хүүхдүүд рүүгээ саандмаар байна. Хүүхдүүд рүүгээ саандмаар байна. Яагаад гэвэл бид хэд тэр рүү одоо хордоод бие махбод өөрчлөлт ороод эдсийн төвшөнд бол ингээд асуудал авцсан хүмүүсээ бид нар бол тэгсэн. Харин урьдчилан сэргийлэх үйлчлэгээ сайн яваад аль болох өвчин эмгэг илрүүл тэрийг баг дээр нь арга хэмжээ авах тэрээ одоо төвлөрөх ёстой. За нөгөө төгөр би бас нэг хэлхийг хүсдэг зүйл нь бид дандаа хөндийн эрхтний хавдраа өвдөж байгаа. Тийм учраас хүний биед зовир хожуу илэрдэг юм аа. Хожуу илэрдэг баггүй. Тийм учраас энд бити хууртаач. Ердөө 2 жил тутам тэр ходоод дуранд болох тийм ээ. 5 жил тутам тэр бүдүүн гисээ 40 стейшнсэндээ дуранд болох. За цээжний зургийг жилд нэг удаа ахуулах. Энэ зүйлүүдээ сайн хийгээрэй. Яагаад гэвэл хэдий та хичээсэн ч гэсэн орчны нөлөөллөөр энэ эрсдэл бол тулгарх бүрэн боломжтой юм нөхцөлтэй байгаа тань. Харин тэрийг одоо нөгөө хичээсэн хүмүүс нь эрсдлээ багасгаж байгаа болохоос биш яаж хичээсэн ч энэ нөхцөл чинь байгаад байгаа гэсэн үг. Нөгөө агаарын бохирдлоос эхлээд усны нөлөөллөөс эхлээд. Тэгэхээр ийм учраас та бүхэн энэ урьд сэргийлэх үзэгдээ бас сайн хамрагдаарай гэж хүсгээрэй. Тэгээд
захих зүйл маань юу вэ гэвэл ердөө л хүүхдүүдээ л батцгаая. Одоо бид нар нэгэнт л энэ болохгүй байна. Тэр ингэж байна гэж дор бүрнээл ойлгоцсон байгаа бол бүгдээрээ үйлдэл гаргаач. Үйлгэрлэж өөрийгөө засангаа үрдээ зааж зөвлөөч. Яагаад гэвэл бидний хийх ажил их байна. Учир нь бид нар өөрөө дэлхийд ингээд хавдраараа нилээн хэдэн өвчнөр нэгд орж байна. Тийм ээ. Нилээн хэдэн өвчнөр эхний тавд орж байна. Тэгэхээр энэ болгоно юу вэ гэхээр бид хэдийн хувьд дахиад нилээн сайн одоо хөдөлмөрлөх ёстой, нийлж энд шийдэл гаргах ёстой гэдгийг бас ухамсарламаар байна. Тэгээ нөгөө талдаа цус нойр улчгаа өвчлөл, ходоодны өвчлөл өндөр байна гэдэг бол тэгэхээр тархинд цус харуулт тийм ээ. Зүрхний шигдээс өндөр байна гэдэг бол энэ ердөө бидний бүтээсэн нийгэм маань өөрөө ийм байна л гэсэн үг. Тусгал нь бидний бие дээр хэр стресстэй, хэр халгаатай байгааг нь илэрлэн ингэж гараад байгаа учраас энийг бас давхар одоо гар гараасаа байрлцаад зөв цаг үеийг бүтээх тэр юм дээр хэдүүлээ нэгдээ гэдгийг нь одоо гол бас мессеж нь энэ шүү. Яагаад гэвэл эн чинь өөрөө бидний бүтээсэн нийгэм өрөө эргээд хувь хүнээс ч гадна дахиад цаанаасаа биднэрт бас ингэ нөлөөлөл үзүүлээд байгаа. Тэрийг сайхан анхаараа тэгээд эвэлдэж нэгдээ зөвдөө огтлцвол бид чадна да. Миний хувьд бол тэр жам буюу энэ орчлонгийн тэр одоо мөн чанар болсон зүйлд ингэж бидхэд одоо судалж таньж тэрийг амьдралын даатгал хөвшил болгож ингэж одоо явах хэрэгтэй гэдэг ийм одоо үзэл баримталтай. Магад тэр шашин гэдэг ойлголт нь болохоор энийг чинь дундаас нь тайлбарлаад ингээд ойлгож орж ирээд тэрэн дээр бид нар магадч ингээд бас ингээд нөлөөлөл аваад байгаа юм байгаа. Тэгэхээр тэр яавал бид хэд хүн одоо амьдрдгийг, яавал өвлөн бид нар яавал зүг байдгийг, өвлийн өглөө нь яах юм, даарсны дараа яах юм. Тэр болгоныгоо өөрөө зохицож мэдэж хүн гэдэг амьтан нь ер нь яаж өөртөө эзэн болох ёстой юм бэ гэдэг тэр талаас нь таних буюу энэ одоо жамыг ухаарч таньж энийг амьдралын дадлал хөвшилтэд бид нар суулгаснараа л монголчууд агуу байсан болов уу гэж боддог байхгүй юу. Тэгэхээр би бол тэр тэнцвэртэй гэдгийг бол тэр жамд нийцтэй гэдэг талаас нь одоо хүлээж авч байна. Тэгээд нөгөө цэвэр ус цэнгийг агаар эрүүл хөрсөө дараа үедээ бид хэд яаж ингэж өвлүүлж үлдээж тэгээ үнэн хөнхөд бид нар яаж орших юм бэ гэдэг энэ суурьчны эргээ дахиад бидний дараагийн одоо бодох ёстой зүйл байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ бисээ хайрцагаараа тэгээд юу сансан 9 цагаан услан тэгш дүүрэн биелхий өрөөл тавья.